Эрүүл мэнд болон гэндэт ослын дадлага хэрхэн идэвхжүүлэн ашиглах вэ? Та App Store эсвэл Play Store руу орон search хэсгээр мандал даатгал гэж бичих хань мандал даатгалын аппликейшнийг татан авна уу? Та аппликейшнийг татж авсны дараагаар нэвтрэх хэсгээр бүртгэлтэй утасны дугаар болон нууц үгийг оруулан нэвтрэх зочийг дарна. Хэрэв та бүртгэл үүсгэж байгаагүй бол шинээр бүртгэл үүсгэж нэвтрэнэ үү? Нэвтэрсний дараагаар нүүр хэсгээр байрлах гэрээ баталгаажуулах хэсэг рүү орон өөрийн сав дугаар болон регистрийн дугаарын эхний 2 үсэг болон сүүлийн 2 тоог оруулан шалгах товчийг дарна. Ингэснээр шаардлагатай тохиолдолд даатгуулагч өөрийн эрүүл мэнд болон хувийн мэдээллийг мандал даатгал болон оюу толгой компани боловсон хүчин бүтэц зохион байгуулалт эрхлэлтэст гаргаж өгөх зөвшөөрлийн маягттай танилцсан зөвшөөрөх цонхыг идэвхжүүлэн үргэлжлүүлэх товчийг дарна. Хэрэв танд дээрх мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал мандал даатгалын 75 75 2000 дугаарын 4-р шугамаар залгах эсвэл өвдгий@мандал цэгийн шуудангаар холбогдно. Даатгалыг зөвшөөрснөөр даатгалын гэрээний нөхцөл гарч ирэх ба та гэрээг бүрэн уншиж танилцсанаар зөвшөөрөх цонхыг идэвхжүүлэн үргэлжлүүлэх төвчийг дарна. Гэрээний нөхцөлийг зөвшөөрснөөр гарын үсэг оруулах хэсэг гарч ирэх ба та тус хэсэгт өөрийн баталгааг гарын үсгийг оруулан батлах төвчийг дарна. Гэрээг баталгаажуулах зөвшөөрлийг өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болно. Гэрээг баталгаажуулснаар таны даатгалын мэдээлэл гарч ирэх ба хэрэв та нэмэлтээр даатгуулагч бүртгүүлэх бол тус мэдээллийн доод хэсэгт байрлах нэмэлт даатгуулагч хэсгийн нэмэх хэсэг рүү орно. Та нэмэлтээр гэр бүлийн 2 гишүүнийг даатгуулах боломжтой бөгөөд дараах ирэмбийн дагуу бүртгүүлнэ. 1-т гэрлэлтийн баталгаатай эхнэр нөхөр. 2-т нэг хаяг дээр оршин сууж буй эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдрагч. 3. Төрсөн дагавар эсвэл хууль ёсны дагуу үрчилсэн асран хамгаалалт харгалзан дэмжлэгт байдаг 18 хүртэлх насны хүүхэд. Төрсөн дагавар эсвэл хууль ёсны дагуу үрчилсэн асран хамгаалалт харгалзан дэмжлэгт байдаг 25 хүртэлх насны бүтэн цагаар суралцдаг хүүхэд. 4-т гэрлээгүй болон хамтран амьдрахчгүй ажилтны хувьд эцэг эх. 5-т эхнэр нөхөр хоёулаа оюу толгой компанид ажиллаж байгаа бол гэр бүлийн 4 хүртэлх гишүүнийг бүртгүүлэх боломжтой. Ингэхдээ бүх хүүхдүүдээ бүртгүүлсний дараагаар төрсөн эцэг эхээ сонгож болохыг анхаарна уу? 6-д хэрэв ганц бие нэг хүүхэдтэй ажилтан бол төрсөн эцэг эхийн аль нэг нь хамрагдана. Дээрхээс бусад гэр бүлийн гишүүдэд хамаарахгүй болно. Гэр бүлийн гишүүдийг даатгахад дараах материалыг үндэслэн даатгалын гэрээг байгуулахыг анхаарна уу? Үүнд гэрлэлтийн баталгаа, нэг хаягт оршин суугаад тодорхойлолт, хүүхдийн төсний гэрчилгээ, асрамжид байгаа талаарх тодорхойлолт, ихтэй сургуулийн тодорхойлолт, өөрийн төсний гэрчилгээ, өрхийн гишүүдийн мэдээлэл болон бусад шаардлагатай материалуудыг үндэслэн гэрээг байгуулна. Та нэмэлтээр даатгуулагч бүртгүүлэх хэсэг рүү орон зөвшөөрөлтэй материалтай танилцсан зөвшөөрөх цонхыг идэвхжүүлэн зөвшөөрөх товчийг дарна. Үүний дараа даатгалын гэрээтэй мөн бүрэн уншиж танилцаж зөвшөөрөх цонхыг идэвхжүүлэн зөвшөөрөх товчийг дарна. Гэрээг зөвшөөрснөөр нэмэлт даатгуулагчийн мэдээллийг оруулах хэсэг рүү орох ба та даатгуулагчийн хувийн мэдээлэл болон гэр бүлийн гишүүдийг батлах бичиг баримтыг оруулан илгээснээр нэмэлт даатгуулагчийн гэрээ хүчин төгөлдөр болно. Хэрэв танд асууж тодруулах зүйл байвал мандал даатгалын 75 75 2000 дугаарын 4-р шугам руу залгах эсвэл өвдгий@мандал цэгийн шуудангаар холбогдно.